Одон дөр сувх тавтай морил би олгогдлагч анхбат. За кино түүх нэвтрүүлгийн маань цаашин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар их онцлогтой. Өнөөдрийн дугаарыг маань Хуйлч Жагима бидэнд бэлтгэн хүргэнэ. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон дөр сувгаар болоод NTV телевизээр зам 83.3 107 хос дэлгэний Одон дөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг мөрөөдөл энд амлан навраатай дүүрэн эрдэм сургууль болон өдөр бүр шинэ навраатай Төлөөшөө Бэкерийг маань ивент итгэж байна. За өдөр мэндэ. Өдөр мэндүргий. За өмнө бид хоёр Harry Potter-ийн нэг дугаар хийсэн. Тэр бол яг киноны яаж бүтсэн, тэгээ дөрүүдийн цохос танилцуулаад тийм дугаар хийсэн бол өнөөдөр харин номноосоо ялгаатай. Тэгээд яг дөрүүдийн цаана үйл явдал юу болсон? Жишээлбэл одоо Harry Potter-ийн хин Voldemort-ийн цаана юу болсон ч юм уу тийм гоё дугаар гаргаж байгаа. Баярлалаа гээ. За ер нь бол кино ном хоёр маань жоохон өөр гэдгийг бүгд мэддэг тийм ээ. Ном нь бол маш дэлгэрэнгүй байдаг. Илүү бүр ингээд ер нь бол киноноос илүү ном нь гоё. Маш гоё. Яг ямар учраас энэ ингэж гин яагаад ийм үйлдэлүүд хийгээд байна ч гэдэг юм уу. Хувь хүн талаас нь тухайн дөрүүдийг ойлгоход маш ойлгомжтой байдлаар ном бичигдсэн байдаг. За тэгээд тэр яг артлын дөрүүдийг хоёлоо жоохон анализ хийж ярих болно. За тэгээд энд бас кинон дээр яг тодорхой харагддаггүй нэг хэсгүүд бас байдаг л та. Дурдаад яагаад ингэж ч гэдэг мэдэгддэггүй. За хамгийн эхлээд хоёлаа энэ Hogwarts сургууль буюу манай киноны хамгийн гол гэх юм уу. Тэгээ ер нь бол гол дүр нь гол дүр гэх хаашаа сургууль байгаа шүү дээ. Энэ сургуулаас ер нь бүх зүйл үүдэлтэй гэж ойлгож болох юм. Энэ сургуулийн түүхийн талаар мөн энэ сургуулийн үүсгэн байгуулагч дөрвөн шидтний талаар жаахан бас мэдээлэл өгөх нь зүгээр ах гэж бодсон. Тэр дөрвөн шидтэн чинь Нарниагийнхан биш юм уу? Наач бол зүгээр conspiracy таамаг шүү. Зүгээр хүмүүс одоо ингэж тааруулах гэж нийцүүлэх гэж таамаг дэвшүүлж байгаа. Ер нь бол Harry Potter-ийн энэ түүхийг чинь Harry Potter философи гэдээ бараг цаашаа хүмүүс янз бүрийн байдлаар дэлгэрүүлсэн, үргэлжлүүлсэн байдаг. Тийм зохиолууд хүртэл маш их байдаг л та. Тэр нь бол яг одоо манай зохиолчийн өөрийнх нь гаргаж ирсэн тэр зохиолууд биш байхгүй. Хүмүүс энэ үйл явдал нь цаашаа ингэж үргэлжилсэн баха энэ гэдэг. Одоо жишээлбэл нөгөө нэг Dursley family биш үү нөгөө Harry Potter-ийн ээжийнх нь дүүгийн хамаатнууд өсөж төрсөн гэр нь гэхэд хайшаа юм те. Ер нь бол өсгсөн гэр бүл хамгаалагч нар те. Жишээлбэл тэн дээр ямар түүхтэй чиний яриад байгаа шиг байдаг гэхээр Дадли хурмаа хийхдээ Harry Potter-ыг урьдаг. Harry Potter-ын гэр бүлийг ураад өөрийнхөө нөгөө гэрч болгодог гэдэг юм. Энэ бол зүгээр таамаг гэхэд хайшаа нэг юм шүү дээ. Тэг хэр нь боломжтой. Яг маш боломжтой. Хасагдсан хэсэг байдаг байхгүй юу? Тийм. Үзнэ үү те. За үзэгчдээ хэлэхэд тэр хасагдсан хэсэгтэр тэр Дадли хүүг нь хурж ирээд Harry Potter-т баярлаач уучлаарай гэж хэлээд. Уучлаарай гэж хэлдэггүй маа. Гар бариад I don't think you are waste of space гэж хэлдэг. Би чамааг ингэж нөгөө аав гэдэг байхгүй юу? Чи Harry Potter чи ингээд зүгээр зай бөглөгчтэй. Зүгээр хоолны сав гэж хэлж байгаа. Ер нь бол хоолны сав штэ гэд хэлсэн чинь Дадли хурч ирэнгүүтээ гарын бариад ингээд нөгөө чинь тулаанд явах гэж байгаа штэ Harry Potter. Яг тэрнийх нь өмнө нэрээд би чамаа тэгж боддгоо шүү. See you гэж хэлдэг байхгүй. Тэгж хэлээд явдаг. Тэр хэсэг бол жоохон яг номон дээр бол аюу emotional аюу хөөрхөн хэсэг байдаг тий. Тэгээд тэр хэсэг яг кинон дээр бол яг тодорхой харагддаггүй харамсалтай. Бас ээж нь Петуня явахынхаа өмнө гэрээ орхиод явахтаа ингээд аюу санаа алдаа. Тэгээд яг нэг юм хэлэх гээд байгаа юм шиг ингээ хайраар ингээд амар хайрын нүдээр ингээ хардаг хэсэг байдаг байхгүй. Бүр ингээд хилээд гүйж тэрмээр байгаа юм шиг мөртлөө тэгдэггүй. Тэр хэсгийг хүртэл киноноор маш гоёор дүрсэлсэн байдаг. За хоёулаа хасаа хийцэн тий. Хасагдсан тий. Юу яа Harry Potter-ийн энэ нэг ертөнц байна тийм ээ. Энэ бодит биш ертөнц. Энэ дээр нэг шидтэй хүмүүс, шидгүй хүмүүс гэж хоёр төрлийн хүмүүс байгаад байдаг. Энэ дотроо бас нэг юм төрлүүд байна дотроо. Шидтэй хүмүүс чинь хоорондоо гэрлэхээр шидтэй хүүхэд гарч байгаа. Шидгүй энгийн хүн болон шидтэй хүмүүс хоорондоо гэрлэхээр хүүхэд нь дундаас нь нэг бол шидтэй нэг бол шидгүй бас гардаг. Гэрлийз гарч ирдэг. Шидгүй хүмүүсийн дундаас ч гэсэн бас нөгөө шидтэй хүүхэд гарч ирдэг. Тэр нь бол манай бидний сайн мэддэг Hermione шүү дээ. Hermione Granger бол яг одоо нөгөө mud blood буюу цэвэр цусны биш магл тийм магл гаралтай шидтэн байдаг. Яг энтэй адилхан шидтний гэр бүл төрсөн мөртлөө ямар ч шид ийм гаргах чадваргүй тийм төрөл бас байдаг.
тэрний том жишээ бол Filch гэдэг caretaker гэдэг чинь Hogwarts School-ийн одоо манаач муу нэг маш муухай ааштай нэг өвгөн Norris гэдэг мууртай. Тэр Filch бол миний бодлоор айгу өрөвдөлтөд дүр гэдэг байхгүй. Filch хэдийгээр шидтнүүдийн гэр бүл төрсөн боловч Squib буюу шид хийж чаддгүй, шид хийж чаддгүй, гаргаж чаддгүй тийм чадвар байдгүй. За бас нэг дүр нь болохоор нөгөө нэг хиний Дамблдорын дүү Ариана гэд нас орчдөг охин байдаг. Тэ энэ Ариана болохоор бас тийм бие муутай шид хийж чаддгүй Squib байдаг. Тий гэх мэтчлэн тийм Squib-ууд бас байдаг. Тэгээ энэ дотроо бас ингээ pure blood гэдэг буюу цэвэр цусны гэдгээрээ шидтнүүд нөгөө mad blood, магл гаралтай шидтнүүдийг гадуурхах иймэрхүү дүрүүд бас байдаг те. Магл гаралтай шидтэн бидний бас нэг том мэддэг дүр чинь Harry Potter-ын ээж нь. Тий яг Hermione-тай адилхан хоёр шидгүү хүнээс төрсөн. Нэр тийш шүү дээ. Creep гэдэг гадуурхаад байдаг шүү дээ. Лили гэдэг те. Лилигийн их чинь нөгөө Петюня өсгсөн тэр чинь шидгүү штэ. Ямар ч шид байдгүй. Гэхдээ хөрхийн Hogwarts Лилиг явахт нь бүр атаархаад би энэ сургуульд ормоор байна гэдэг Дамблдор захаа махаа биччихсэн байдаг байхгүй. Гэхдээ шидгүү учраас тэгэд аваагүй. Тэрэндээ магадгүй их шидтнүүдийг үзэн ядах тийм сэтгэлтэй болж хожим байсан бахаа гэж үздэг те. Нэг асуулт байна. Дамблдорын дүү штэ. Дамблдор дүүгээ золиослоод маш том албан тушаалд очсон гэж яриад идэг. Тэр ном дээр гардаг ба тий. Үгүй. Ямар ч тийм дүүгээ ашигласан ч юм уу тийм юм бол байхгүй штэ. Дамблдор бол багасаа л ер нь маш тийм чадварлаг бас дээрэс нь их амбицтай. Тэр ур чадвартай шидтэн гэдгээрээ тийм алдартай байсан. Багасаа л тийм байсан. Тэр нь тэгтээ одоо Дамблдорын дүү байгаа штэ нөө хэмлээ. Дамблдорын дүү яагаад ахтаа уурлаад идэг байсан бэ гэхээр дүү нэгдүгээр өвчтэй, ээж нь бас ингээд дүүг нь хасардаг ийм байж хахад өөрийнхөө хувийн одоо нэр хүндээ хөөгөөд ингээд явсан гэдгээр нь уурладаг. Тэрэнд нь дургу байдаг. Тэгээ Ариана ч нөгөө жоохон бас сэтгцэн өөрчлөлттэй байдаг болохоор тэрнээс нь болоод дүүгээ хайхраагүй. Ээж нь өнгөрсний дараа тэгээ дүү нас орчдөг. Тэгвэл ингэдэг юм байна. Та нар Дамблдорыг энэ албан тушаалд очих гэж юу золиослсныг мэдж байгаа юу гэж асуугаад байдаг нь дүүгээ хайхраагүйгээр гээд өөрийнхөө амбицыг бодоод явсан гэж одоо уурлж байгаагаа тэгж илэрхийлж байгаа юм байна тий. Тэгж яг бас таамаглаж болох юм. Гэхдээ би тэгж боддгүй байна. Ерөөсөө Дамблдор бол тэгээгүй. Харин ч яг Дамблдор багасаа их амбицтай байсан одоо Minister of Magic болох хангалттай бүрэн боломжтой байсан боловч яагаад татгалзсан бэ гэхээр мань хүн илүү хүүхдүүд болон сурагчдын төлөө их сэтгэлтэй байсан. Тэгээд дүүгийнхаа нас орсон үйл явдалд өөрийгөө буруутай би хангалттай анхаарал тавьж гэр бүлээ халамжлаагүй гэдэгтээ өөрийгөө буруутгадаг. Иннээсээ болоод илүү хүүхдүүдтэй хамт байж залуу шидтнүүдийг сурч боловсроход хамт байя гэж бодож шийдвэр гаргасан бахаа гэж бодож байна. Тэрнээс биш арай өөр бас тайлбар байхыг үгүйсэхгүй л дээ. За хоёлаа буцаад нөгөө сургууль руугаа оръё тийм ээ. Hogwarts сургууль. Hogwarts сургуулийг бол ерөнхийдөө 10 дугаар зуунд одоо Шотландд үүсгэн байгуулагдсан гэдэгтээ яг хэдийгээр гэдэг нь тодорхойгүй. Энэ үеийн Hogwarts сургуулийг үүсгэн байгуулагдаж байх үед ер нь бол нөгөө магл гаралтай хүмүүс болон шидтнүүдийн дунд ихээхэн тэмцэл өрнөдөг буюу жирийн хүмүүс шидтнүүдийг маш ихээр гадуурхдаг, ангуучилдаг, шатаадаг, дээрэмддэг, алдаг, хяддаг ийм хоорондын дайсгансан нөхцөл байдалтай байх үед одоо энэ хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй шидтэн хамтраад ингээд залуу шидтнүүдийг хамгаалах, залуу шидтнүүд, ер нь шидтнүүдийг ингээд сурч боловсроход нь одоо тус нэмэр болох ийм сургууль байх хэрэгтэй байна гэдэг ийм зорилгоор нэгдээд сургууль байгуулсан баг. Энэ Hogwarts гэдэг. Энэ Hogwarts гэдэг нэр нь бас юм юутай сонирхолтой ч гэхэд таашин Ravenna Ravenclaw гэдэг. Одоо энэ үүсгэн байгуулагч маань Godric Gryffindor, Ravenna Ravenclaw, Salazar Slytherin, Helga Hufflepuff гэдэг энэ дөрвөн байгаа шүү дээ, тэ. Нэг өдөр энэ Ravenna Ravenclaw-гийн зүүдэнд ийм Warthog буюу одоо нэг юм үүтэй гэх юм уу ингээд нөгөө арьсан дээр нь ингээд булдруу юм юу үсцэн тийм ургацагч юм ургацагтай тийм ургацагтай ийм гахааштай хог
Warty гэдэг чинь тийм юутай ургацтай үүтэй. Hog гэдэг чинь гахаа зэрлэг гахаа тий. Ийм Warty hog энэ Ravenclaw дагуулад ийм нуурын иргэдээр байдаг хадан цохиороо дагуулж явж байна гэж зүудэлсэн байгаа юм л да. Тэгээд эннээсээ шалтгаалаад Hogwarts гэж сургуулаа нэрсэн Оо гэж. тийм үү. Ургацтай гахаа гэдэг нэртэй сургууль юм уу? Зүгээр л инженеэр тэгээд авцсан. Тэгээд тэр зүүдэнд нь дагуулж очисон газар буюу энэ сургуульч өөрөө нэг юм нуурын иргэд. Тэгээд дээрэс нь миний бас гайхаад идэг юм нэг амар аюултай ойн захад барьцсан байгаа гэдэг шүү дээ тий. Тэг ямар ч гэсэн ингээ байршил болон сургуулийн нэр нь энэ Ravenclaw-гийн зүүдтэй холбоотой гэж бол үздэг юм байна. Тэгээ Hogwarts сургуулийн сүлдэн дээр нэг юм латинаар бичсэн унтаж буйлууг хизээж оролдож болохгүй гэсэн латин үгс бичигдсэн байдаг. Тэгээд энэ дөрвөн шидтэн нийлж агаад ийм ид шидийн хүчээр тухайн сургуулийг энгийн хүмүүст харагддаггүй байдлаар хийсэн. Энгийн хүмүүс одоо яг санамсаргүй байдлаар ч юм сургуулиуд байгаа газар очих юм бол ерөөсөө ийм нурцсан балгас харагддаг. Тэгээд ор хориотой гэсэн ийм бичгэл харагдана. Тэрнээс энгийн хүмүүст бол энэ сургууль огт харагддаггүй. Ийм байдлаар сургуулийг бүтээсэн байдаг. За сургуулийн дотоод зохион байгуулалт гэдэг юм тэр юу бол маш mystery хэвээрээ тийм мистический зохион байгуулалттай байдаг. Хин ч эцсээ хүртэл мэддэггүй. Дамблдор ч гэсэн хожим би энэ сургуулийн бүх нууцыг хизээж мэдж байгаагүй гэж бол хэлдэг те. За энэ үүсгэн байгуулагч дөрвийн одоо яагаад ингээд дөрвөн хаус буюу бүлд ингээд хуваагаад байдгийн гэхээр тэдний шидтнүүдийн дотоод тэр мөн чанар хов хүн талаас нь анализ хийгээд ингээд дөрвөн бүлд хуваадаг байгаа. За энэ нь болохоор нөгөө үүсгэн байгуулагч дөрвийн маань бас хов хүннийхэн зан чанар тэр нэг одоо онцлогтой холбоотойгоор ангилдаг байгаа юм л та. За Gryffindor болвол ерөнхийдөө тухайн цаг үедээ шидэрэж тэр энэ зэвсэг сэлмээрэж тэр ингэж тулалддаг тийм баатарлаг зөрөгтэй гэдгээрээ алдартай. За Ravenclaw бол маш тийм цэцэн цэлмэг ухаалаг гэдгээр алдартай. За Hufflepuff бол ийм шудраг өсний төлөө ийм их шудраг одоо шүгчиг гэх юм те. Ийм үнэнч гэдгээрээ алдартай. За Slytherin болохоор мэрэгэн ухаантай те ер нь их сэргэлэн овжин маш амбицтай. Ийм эголог гэхэд хайшинтэй. Ийм зан чанартай хүмүүс байдгаа гэдгээрээ тодорхойлогддог. Тэ. За тэгээд энэ дөрв маань ер нь бол анханасаа яг л энэ Ron, Harry, Hermione энэ шиг юм найзууд байсан гэж байгаа юм л та. Гэхдээ цаг хугацааны явцад хоорондоо муудалцсан. Яг тэгэхээр сургуульд баримтлах бодлогоосоо шалтгаалаад муудалцсан. За Salazar Slytherin ямар бодолтой байдаг байсан бэ гэхээр энэ Hogwarts сургууль бол зөвхөн ийм pure blood буюу цэвэр цусны шидтнүүд л суралцдаг байх ёстой гэж үздэг байсан. Магл гаралтай шидтнүүдэд итгэж болохгүй. Яагаад тэгэхээр эднэр ингээд бидний эсрэг буцаагаад даалгах юм яах чинь те эднэрт итгэж болохгүй гэдэг ийм байр суурьтай байсан. Иннээс нь болоод нөгөө гурав болвол за ялангуяа Godric, Gryffindor үүнийг нь маш эсэргүүцдэг байсан. Зарим таамаглал дээр болохоор яг тэр хоёрыг хоорондоо тулцсан гэж бол үздэг юм бэлээ. Тэгээд эцэст нь энэ маргаанаас улбалаа Slytherin сургуулаасаа явхад хүрдэг. Ингээд энд нэг муудалцсан л байгаа юм. Гэхдээ Salazar Slytherin сургуулаас явхаасаа өмнө нэг зүйлийг үлдээдгээ. Тэрний юу лээ? Юу? Chamber of Secrets. За. Энэ нууцын өрөөг үлдээдэг. За энэ өрөөг нь болохоор хинч мэддэггүй. Нөгөө гурван огт мдээгүй байсан. Зөвхөн энэ Salazar Slytherin-ийн жинхэнэ өв залгамжлагч тухайн өрөөг нээж чаддаг. Нөгөө Parseltongue нөгөө могон хэлээр ярьж нээдэг тийм өрөө үлдээдэг штеп. Тэгээд тэр энэ өрөөнд дотор тэр асар том базилик могоог хийгээд үлдээсэн. Энэ гарч ирээд нөгөө магл гаралтай шидтнүүдийг гэж алдаг. Агнах зорилттой. Ийм нууцын өрөөг нээсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл явхтаа ч гэсэндээ өөрийнхөө нөгөө байр суурь гэх юм уу маглуудад бид нэр итгэж болохгүй гэдэг энэ бодолтой үнэж байсан гэдэг эндээс нь харж болж байгаа хгүй. Нэг талаараа бас их жоохон харгас хүсэлтэй байгааз. За Malfoy бол Slytherin яг гэр бүлэх шүү дээ. Биш Obg хаусах шүү дээ. Хаусах тий. Тэнгүү тэрийг одоо болтол баримталж байгаа юм байна. Чи юм уу Half-Blood гэдэг хэнийг ер нь Slytherin бүгдээрээ л ер нь тиймэрхүү байр суурьтай хүмүүс байдаг. Харин Gryffindor болохоор бүгдийг наашаа гэдэг welcome гэдэг юм. Бусад хаусууд нь ер нь бол
дээр л welcome байдаг. За тэгээд ихэвчлэн энэ Slytherin тийм pure blood-ийн хүмүүс ордог ихэвчлэн шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл Severus Snape бол бас л юутай магл гаралтай шүү дээ. Аав нь энгийн хүн, ээж нь нөгөө юу шидтэн байсан. За Ravenclaw бол их гонигтай түүхтэй юм бэлээ. За тухайн үеийнхээ бол мэдээж хамгийн агуу шулам шидтэн байсан. Цэцэн цэлмэг ухаантай. Ялангуяа тэрийг цэцэн цэлмэг маш ухаалаг гэдгийг нь юу тэнд ингэ тус нэмэр болдог байсан бэ гэхээр нэм ид шидтэй тийм титэм зүүдэг байсан. Одоо сүүлд нь Horcrux болчдөг шүү дээ. Энэ титэм нь бол түүнийг маш тийм шидийн хүчээр бас ухаалаг болгодог байсан гэж үздэг юм байна л та. За тэгээд Helena гэдэг охинтой байсан. За Helena охин нь болохоор ийм хүчрхэг ухаалаг ээжтэй маш их атаархдаг байсан. За тэгээд энэнээсээ болоод ээжийнхаа тэр ид шидтэй титмийг хулгайлаад тэгээд Hogwarts-таас цухтчдаг. За энийг нь болохоор Ravenna мэдээж маш ичүүртэй үйл явдал шүү дээ, тий. Тэгээд нөгөө үүсгэн байгуулагчдаас өөрийнхөө титмийг алдсан болохоо нуудгаа. Гэхдээ Ravenna хамгийн сүүлд нь одоо эн чинь нөгөө нэг Harry Potter Horcrux-ийн араас явж байхдаа энэ түүхийг нь олж мэддэг байхгүй. Ravenna Ravenclaw-д нас орохынхаа өмнө охин Helena-га эцсийн удаа харахыг хүсээд нэг залууг одоо миний охиныг олоод ирээчээ гэд явуулдаг. Тэгээд тэр залуу нь бол бүр багаасаа энэ охин Helena-д нэм дурлцсан байсан залуу. Тэгээд Албанд байдаг нэгэн ойд Helena-г олоод тэгээд ингээ би чамд хайртай мартайгаа хэцдэглээ илэрхийлэхэд нь Helena тэр залууг тоодгүй. Тэгэхээр нь тэрэндээ өсөрхсөндөө охиныг нь алчдаг. Тэгээд тэр титэм бол тэндээ үлдчихдэг байхгүй. За тэгээд тэр залуу нь хэн байсан гэж бидний мэддгээр Hogwarts сургуульд нөгөө шүглсэн Bloody Baron гэдэг нэг юм сүнс үйдэг. За аль нь? Нэг юм морьтой ингэж дайрч орж ирээд идэг нэг сүнс үйдэг. Тэр цус Baron болвол энэ тэр Helena-г алсан сүнс байдаг байхгүй. Залуугийнх нь сүнс ингээ Hogwarts шүглээд үлдсэн байдаг. За хамгийн сүүлд нөгөө Helena чинь тэр титмэн хаана байгаа яас исэн гэдгийг чинь Harry Potter сүүлд хэлж өгдөг шүү дээ. Тэгэхдээ энэ түүхийгээ гээд би алуулсан гэдэг түүхийг ярьж өгдөг. За Helga Hufflepuff. Энэ бол тэр инэрэнгүү сайхан сэтгэлтэй гэдгээрээ тэгээ шудрах энэ төр гэдгээрээ шудрах ёсны төлөө зогсдгоор алдартай тийм ээ. Энэ дүр бол ер нь House Elf бод байна шүү дээ. Анаахай гэж орчуулах юм. Бас Домовойч гэж орчуулж болох юм да тийм ээ. Монголоор ярьж шүү. Анаахай гэж орчуулах юм шиг лээ. Анаахай. Тийм. Энэ эднэрийн эрхийн төлөө маш их тэмцдэг байсан гинэ. Hogwarts сургууль ингээд ичдийн аргаар ингээд ширээ дөрөн гой хоолнууд гарч ирээд ингээд идэг штеп. Hogwarts чинь тэр доороо маш том галтгоотой. Тэр галтгоонд нь энэ House Elf-уд ажилдаг. Маш олон. Тэд нэр яг тэр нь бүр ингээд киноны юун дээр сайн яг тодорхой гарч ирдэггүй санагдчих. Хамгийн сүүлд нөгөө Dobby гээд House Elf чинь Malfoy-гийн гэр бүлээс чөлөөлөгдөхдөө Dumbledore ажил хүсээд тэр галтгоонд ажилдаг болдог байхгүй. Үндсэндээ энэ Helga Hufflepuff ч өөрөө бас тийм хоолны ид шидэндээ маш мундаг байсан учраас тэр өөрийнхөө ид шидийг энэ House Elf-удад дамжуулж өгөөд тэрнийх нь дагуу эднэр хоол хийдэг шидийн хүчээр гээд гой хоолнууд бэлдэж өгдөг. За тэгээд тэр том галтгоо байдгаа. Энэ галтгоотой холбоотой маш их тийм олон үйл явдлууд уул нь бол номон дээр гардаг. Энэ нь кинон дээр бол харамсалтай нь яг тодорхой харагддаггүй. Галтгооч харагддаггүй шүү дээ. Тий. Яг хожим нэг Hermione чинь энэ эльфүүдийг чөлөөлөх хэвээр эднэр ингээд гэрийн зарц шиг байж болохгүй тэдний эрхийн төлөө тэмцэн эдгээр бүр холбоо байгуулах гэж оролдож исэн л та номон дээр ч гэсэн гардаг. Үндсэндээ бол тэдний хүчирхийллээс хамгаалах гэж оролддог ийм дүр байдаг. За Godric Gryffindor энэ бол түрүүнд дурдсандээ маш их эр зөрөгтэй баатарлаг ийм дүр байдаг. Тэгээд J.K. Rowling-ийн өөрийнх нь хэлснээр бол тухайн үеийнхаа хамгийн агуу тулаанч байсан гэж бол дурдсан байдаг юм байна. Тэгээ энэ дүр одоо энэ ертөнцид ямар үнэт зүйл үлдээсэн бэ гэхээр өөрийнхөө сэлэм Sword of Gryffindor гэдэг үлдээдэг. Хожим нөгөө Horcrux-уудын бүгд нь устдаг шүү дээ. Энийг нь ашиглаад за бас нэг өөр нэг дүр үлдээсэн. Өв үлдээсэн. Тэр нь болохоор нөгөө Sorting Hat буюу ангилдаг малгай. Энд чинь Gryffindor өөрийнх нь малгай байхгүй.
Тэгээд тэд нар ингээд яг хоо ингэсэн юм байгаа юм. Хожим нь ингээ хөгшрөөд сурагчдыг яаж ингээд хаусуудад хуваах вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй бас. Яаж ингээд дараа нь ангид сорт хийдэг байх вэ гэд тэгж ярилцж хагаад Godric-ийн малгайг нь аваад тэр дөрүүлээ хамтын иж дээр ингээд идэвхжүүлээд тэгээд идэвхжүүлснээс нь хойш ингээд тэднийг насварсан ч гэсэн энэ малгай тэдний үзэл санааны дагуу сурагчдыг ингээд ангилдаг. Ингэж сортын хайд чинь үүссэн. Тэгээд хожим нь санаж байгаа бол малгайн дотроос нөгөө Godric Gryffindor-ын сэлмийг авдаг штэ тий. Тэгэхээр энэ малгай бол юм учиртай. За хоёул хамтран ажиллахдаа танилцуулаа цааш үргэлжлэнэ. За өнөөдрийн дугаарыг маань мөрөөдөл энд амьлан нураатай дүүрэн эрдэм сургуулийн бэлтгэж байгаа. За сурагч бүрийг бүтээлч мөрөөдөлтэй урам зориг дүүрэн хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой. За энэ сургууль нь 25-аас 26 оны хичээлийн жилээс Кембрижийн олон улсын хөтөлбөр, за Монголын цөмийн хөтөлбөр, дүүрэн боловсрол хөтөлбөртэй нийцүүлээд дэлхийн боловсролыг дэрэгдээсээ чанартай болгох энэ зорилгын хүрээнд энэ зорилготой хүрээд ингэж ажиллаж байгаа ийм гой сургууль юм байна. За захирлын тэтгэлэг гэж байдаг юм байна. Дүүрэн эрдэм сургуулийн захирал маань математикч мэрэгчлээ. За хүүхэд нэг бүрт тэгш дүүрэн хүртээмжтэй боловсролыг олохыг зорддог ийм мандаалагч нэгэн байдаг юм байна. За энэ сургууль нь 25-аас 26 оны хичээлийн жилдээ за дунд ангидаа нийт 400 сая төгрөгийн захирлын тэтгэлэг зарласан баг. Пүүх. За нэг жилийн сургалтын төлбөрөөр 2 жил суралцах ийм эрх үүсэж байгаа юм байна. За захирлын тэтгэлэгт хамрагдах сурагчид 25 оны 7 сарын 5-ны өдөр модын 5-ны хичээлийн байранд 10 цагаас шалгалтаа өгөөд ингээд шалгарах юм байна. Энэ гоё юм тий. Тийм байна. 400 сая гэдэг чи юу гэсэн үг юм. За ингээд сургууль маань хаана байрладаг вэ гэвэл хаан улд уургийн 17 дугаар хороо их Монгол гудамж за модон 5 нутганд байрлаж байгаа юм сургууль байна. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook-ийн дүүрэн эрдэм сургууль гэдэг кириллээр бичнэ, монголоор бичнэ гэдэг пэйж байж байгаа. За мөн 9963 7963 86 87 87 44 дугаарын утсаар холбогдоод сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, захирлын тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад холбогдож болох юм байна. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн заавал ярих ёстой дүр бол мэдээж Voldemort. Voldemort-ын тухай ярихгүй дугаар хийвэл хоёлаас та утгагүй юм болно л та тийм ээ. За Voldemort дүр буюу Tom Marvolo Riddle гэж энэ хүн тий одоо шидэснүүдийн ертөнцид хамгийн хүчрхэг, аюултай, харгас гэдгээрээ алдартай. За ийм хагас цус буюу бас аав маг л хүн байгаа шүү дээ тий. Маш олон нэртэй Lord Voldemort, Dark Lord, you know who, he who must not be named гэдэг маш олон нэрээр алдартай. За түүний яг түүхийнх нь хувьд ярих юм бол ээж нь бол Salazar Slytherin-ийн хамгийн сүүлийн удам болох Gaunt-ийн гэр бүлээс гаралтай. За энэ Gaunt-ийн гэр бол ер нь бол цэвэр Salazar Slytherin-ийн түрүүнд ярьсан энэ өөрийнх нь нөгөө философи шүү дээ цэвэр цусны гэдэг. Энэ нэг итгэл үнэмшлээс болоод үеэлүүд их хоорондоо гэрэлдэг байсан юм. Цэвэр цусан хадгалж өгдөхийн үднээс. За тэгээ явсаар гаад үндсэндээ энэ Slytherin-ийн удам бол хоорондоо үеэлүүд их гэрэлсээр гаад жоох сэтгцийн өөрчлөлттэй өвчтэй цус ойртолт маш өндөр ийм удамтай болж эхэлсэн байгаа гэр бүл нь тийм болсон. За энэ Gaunt-ийн гэр бүл бүгдээрээ тийм ийм сэтгцэн хувьд маш тогтворгүй, ууртай, догшин. Гэт энэ дүрийн гэр бүлийнхнийг дүрсэлсэн зураг нь байдагтай ингээд бас нүгэр ам жахан хэлбэрдэрсэн алдсан. Ийм дүр байдаг. Энэ нь болохоор нөгөө нэг хагас цуст ханхүү номон дээр нь Дамблдорын дурсамжаар дамжуулаад Harry Potter олж мэддэг шүү дээ, тийм. Мэдээж Gaunt-ийн гэр бүл бол яг цэвэр цуснуудын цөөхөн гэр бүлийнхаа дунд одоо хамгийн том хүчрхэг яг тэгэхээр Salazar Slytherin-ийн шууд удам гэдгээрээ им нэр нөлөөтэй байсан. Гэхдээ эднийхэн маш ядуу амьдардаг гэсэн. Яг тэгэхээр ер нь сэтгцэн жоохон өвчтэй хүн амьтантай таарч тохирдгоо ч гэх юм иймэрхүү байсан. За тэгээд бүгдээрээ могон хэлээр ярьдаг. За тэгээд эдний гэр бүлийн ерөөсөө цөөхөн хитгэн л хөрөнгө байсан нь за нэг юм байшин маш ядуу юм байшинтай. За тэгээд нөгөө нэг юм lock байдаг шүү дээ. Гуу гэж орчуулах юм лээ. Нэг юм
хүзүүндээ зүүдэг тийм юу. Тэгээ бас нөгөө нэг Салазар Слизеринээс удам дамжиж ирсэн юм бөгж байдаг тий хар бөгж. За тэгээд Merop Gaunt гэдэг бол энэ гэр бүлийн одоо охин байгаа, Marvoloгийн охин. За тэгээд энэ охин бол ингээд тухайн тэдний амьдардаг гэрийнх нь ойролцоо бол жирийн хүмүүс маглууд амьдардаг байсан. Тэгээд Том Riddle гээд нэг юм их царайлаг залууд дурлаад тэгээд тэр залуудаа нөгөө love potion өгсөөр хагаад ингээд өөрөө үерхэд сүулдэ тэрнтэйгээ суудаг байхгүй. Тэгээд байнга энэ love potion өгсөөр байгаад тэгээд жирэмсэн болдог. Өөрөөр хэлбэл энэ нэг Voldemort бол энэ love potion-ы хүчээр хүн болж бүтсэн. Тэр хайрын уусмал гэж. Тийм хайрын уусмал. Тэрнээсээ бас энэ нөгөө шидийн хүчээр бүрлдсэн гэж хэлж болох юм учраас бас нэг талаараа хайр инэрлийг мэдэрдэггүй. Яг тэр жинхэнэ хайр аав ээжийнхэн дунд хизээш байгаагүй учраас сэтгэл зүйд бас ийм байсан байж магадгүй гэж яригддаг те. Тэгээд энэ Merop Gaunt чинь жирэмсэн баснаасаа хоошоо нөгөө love potion-а нэг өдөр юу нөхөө болохоор шийддэг. Яг тэгэхээр нэгэд ингээд жирэмсэн болцсон учраас тэгээд чинь худал хуурмаг ийм хайр сэтгэлийн байдалтай ингэж удаан амьдрахаас залхаад өхөө болцсон чинь энэ Tom Riddle гээд залуу ерөөсө тэр дор орхоо яваад гэж хаяад том гэдэгт жирэмсэн багт нь яваад гэж. Тэгээд Merop Gaunt ч өөрөө бол бас ийм одоо нэлээд хожим хүртэл хугацаанд өөрөө ид шидэ ашиглаж чаддаггүй тийм байсан байхгүй. Иннээсээ болоод гэрийнх нь аав нь ах нар нь байнга дээрлэгдэг, зодддог, сэтгэл зүйн болон биеийн одоо тийм дарамтанд их өссөн ийм охин хүчирхийл дунд өссөн охин. Тэгээд ер нь энэ шидэ ашиглах айгуу дургүй байсан. За тэгээд ингээд жирэмсэн үлдчихэд одоо ядуу гудамжинд явж байгаа сүлдө хоол ундгүй улмаас ингээ бие нь муудаад тэгээд нэг юм жирийн хүмүүсийн асрамжийн газар очоод ингэж явж байхдаа нөгөө нэг гэр бүлийнхаа удмын нөгөө локер нөгөө зүйлтэй тэр нөгөө нэг юунд зарчдаг, үнд идлийн газар зарчдаг. Тэгээд тэр асрамжийн газарт очоод тэнд төрөөд төрснөөс хойш нэг цагийн дараа насвардаг. Насвархаасаа өмнө одоо тэр их барьж авсан хүмүүстэй миний хүүг Tom Riddle гэж нэрлээрээ. Tom Marvolo гэдэг аавынхаа нэрийг аваад Riddle буюу нөгөө өөрийнхөө дурлсан залуу аавынхаа нэрийг ингээд өгөөрэй гэж хэлээд насвардаг тийм. За үүнийг нь бол нөгөө ах нь энэ бас цаана нэлээд очиртай Morphine Gaunt гэдэг ах нь Azkaban-д хоригдож байхад нь Dumbledore очоод энэ бүх түүхийг олж мэддэг байхгүй. Яагаад тэр Azkaban-д очисон гэхээр Voldemort чинь том болоод 5 дугаар ангид байхдаа өөрийнхөө удмыг судалж явсаар агаад олж мэдэнгүүтээ нөгөө уул нь бол Tom Riddle буюу өөрийнхөө аавыг шидтэн гэж боддог байсан. Багаасаа нөгөө өнчи өссөн юм чинь. Тэгээ ээжигээ бол ингээд дөнгөж төрүүлэл насварцсан юм чинь шидтэн бол биш байх. Энэ маш сул дорой хүн бэ шидтэн биш байх гэж боддог байсан чинь эсэргээрээ аав нь Магл байнгут маш уур нь хүрсэн. Тэгээ өөрөө ингээд Salazar Slytherin-ийн шууд удам юм байна гэдгийг олж мэдэнгүүтээ Gaunt-ийн гэр бүл дээр очоод энэ ээжийнхаа ах Morphine-ийн юг Wand-ыг нь аваад өөрийнхөө төрсэн аавыг ах дүү нартай бүгдийг гэрт нь алчаад буцаагаад Wand-ыг нь аваад орхичдаг байхгүй. Тэнгүүд нь Ministry of Magic-ийн шалгаж ирэхдээ Morphine-ийн Wand-ыг шалгаж үзээд Tom Riddle-ийн гэр бүлийг чи алсан юм байна. Дүүгийнхээ өшөөг авах гээд алсан юм байна гэж бодоод тэгээ шоронд хийждэг байхгүй. Үндсэндээ бол хэргийн эзэн Voldemort тийм хүүхэд байхдаа хийсэн хэрэг байдаг. Энийг нэрөөсөө хинч мэдээгүй байсан гэдгийг хожим нь олж мэддэг. Өөрөөр хэлбэл энэ Morphine бол гүтгэдээ шоронд орсон ийм хүн байдаг. За тэгээд Voldemort бол ингээд сургуульд ордог бүгдээрээ нэг кинон дээрээс хардаг. Багасаа л ер нь маш амбицтай, тэмтэй царайлаг, ус аавч царайлаг байсан тийм ийм дүртэй. Тэгээ 16 настайгаас эхлээд нэг Horcrux бүтэж эхэлдэг штеп. За тэгээд энэ дээр нэг хүмүүсийн мэддэггүй нэг юмыг ярьж хөө. Voldemort нэг охинтой. Чи мэдгүй. Bellatrix гэдэг нэг үнэнч нэг дагагч нь байдаг штэ тий. Death Eater гэдэг юм юу үхэл залгигчтэй. Энэ чин охинтой байдаг байхгүй юу? Энэ дүр нь хизээ гарч ирдэг вэхээр Harry Potter ба Cursed Child гэдэг сүүлд нь дахиад нэг ном гарсан шүү дээ. Энэн дээр анх удаа гарч ирдэг. Bellatrix чин нууцаар бүх хүнээс нуугаад энэ Malfoy-гийн герт байх үедээ энэ охиноо нууцаар төрүүлсэн байдаг. Энэ охин бол Delphine гэдэг нэртэй.
бас ийм амбицтай ийм бас одоо Parseltongue гэдгээр ярьдаг ийм охин байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл Voldemort-ийн удам бас ингээд цаашаа үргэлжсэн байдаг юм л. Тийм байна. Тэгээ Cursed Child-аар чинь юу хийгээд байгаа? Жүжиг тавиад байгаа тий одоо. Тийм, жүжиг тавиад байгаа. Тэр Broadway тоглож байгаа. HBO-гийн сериалаар гарах болоо яах вэ те хийгээс юм шиг байлаа шүү дээ. Тэгээ Cursed Child-аар үргэлжлээд явбал гоё те. Тийм баг тий. За тэгээд энэ Voldemort чи үндсэндээ ингээл өөрөө хөхөөс хаагаал юу хайр дурлал мурал ерөөсө бүр тийм ойлголтгүй байсан чинь эсэмдэр хүүхдтэй болсон байдаг нь бол сонирхолтой юм байлээ дээ. Тийм байна. Наад чи ста мэдээгүй цааш нь мэдээлэл. Юу хүүхд мөхт чинь. Ерөөс гол зорилго нь мөг амьдрах л байсан шүү дээ тий. Harry Potter-ыг устгаж. Тий. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэнэ. За цаашаа дугаараа 4 үстэй зөндөө хөлтлөлтэй үлдэж байна. Зөндөө байна. За гяс та танилцуулж. За өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ өрөөтэй Түлэжүү Бэкер ивент итгэж байна. За Түлэжүүгийнх маань Dragon дээр шинэ салбараа нээж байгаа юм байна. За энэ салбарынхаа нээлтэн зориулаад 7 сарын 7-оос 7 сарын 13-ны өдрүүдэд онцгой хөтөлбөрийг зарласан байгаа. За энэ дээр зөвхөн энэ салбар дээр идэж болохоор онцгой бүтээгдэхүүн бас тэнд гарч байгаа. Нээлтэн дээр очиод нууц жороор хийсэн ийм гоё бүтээгдэхүүнийг идэж болох юм байлээ. За мөн бэлэгтэй урамшуулалттай худалдаанууд болж байгаа. За 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн эхний 50 өргөжлүүлэгч өдөр бүр шинэ амтд бэлгийг нээх юм байна. За мөн сонгодог урлаг хийлийн тоглолт тэнд болно. За ингээ яг наадмын өдрүүдээр хотод байгаа хүмүүс байвал Түлэжүүгийн Dragon салбарын шинэ нээлтэнд очиод бас гоё ийм хөгжмийн аялгуун дээр амттан идэх ийм гоё үйл ажиллагаанд оролцож болох юм байна. За 7 сарын 7-оос 7 сарын 13-ны өдрүүдэд Dragon салбар дээр та бүхнийг урьж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За хоёлаа шууд дараагийнхаа дүрлөө орё. За Severus Snape. Snape-ийг ярихгүй бол ерөөсөө болохгүй. Энэ бол Harry Potter-ын тухай яриаггүй юм шиг л болно. Хэрвээ Severus Snape-ийг ярихгүй бол энэ бол хүн болгоны хайртай дүр, Harry Potter-оос ч дутгааргүй хайрлагдсан дүр гэж хэлж болно. За Severus Snape бол Tobias Snape болон Aelin Prince гэд хоёр хүний дундаас гарч ирсэн. Tobias Snape бол жирийн маг л. Aelin Prince бол цэвэр цусны юм шиддэг эмэгтэй. За тэгээд одоо Prince гэдэг огтой байгааз энэ Half-Blood Prince гэж өөрийгөө хожим Severus Snape чинь нэрлээд байдаг штэ. Half-Blood гэдэг чинь ийм очиртай. Мань хүн өөрөө магл гаралтай. Аав нь бол магл. Ээжийнхаа Prince гэдэг огийг ашиглах дуртай. Яагаад гэхээр аав энэ Tobias Snape гэж хүн бол маш тийм харгас хүүгээ зоддог, хайхардгүй, халамжилтгүй аав ээж хоёрны байнгын хэрүүл зодоонтой ийм хэцүү гэр бүлийн хүчирхийл дунд өссөн байхгүй. Одоо номон дээр дүрслэгдснээр бол энэ Snape чинь баг бахта байнгын ийм халтар те ийм тослоггүй үстэй, муухай үстэй, тааруухан хувцастай те нэг ийм ядруухан хүүхэд гэдгээр дүрслэгддэг. Үндсэндээ гэр бүлийн хайр халамж гэж юусоо байхгүй юм хэцүү гэр бүл өссөн байгаа нь магадгүй түүний юм хатуужлалтай хүтэн хүндий зан аршинтай болж өсөхт нь нөлөөсөн байх л та тий. За энэ бол Prince гэдэг ог нь ээжийнх нь ог юм байна. За тэгээ 11 наснда бол энэ Severus Snape бол бүр үеийнхаа сурагчдаас ч илүү тийм маш олон curse буюу шившлэг хараал мэддэг, ид шид мэддэг тий. Номонд одоо энэ зохиолын туршид бол энэ Severus Snape чинь маш олон шившлгүүдийг зохиосон хүн байдаг. Levi Corpus, Libera Corpus, Muffiato гэд за тэг хамгийн алдартай гарын үсэг болсон шившлэг нь бол нөгөө нэг Sectum Sempra гэдэг мэдгүй. Яа тийм тэр. Энэ нөгөө нэг Harry Potter чинь хин дээр Malfoy дээр ашиглаждаг шүү дээ. Draco Malfoy нөгөө нэг Half-Blood Prince-ийн номыг олоод нэг Potion-ы номыг олоод тэрэн дээр нь энэ Sectum Sempra гэдэг ийм шившлгийг бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр нэг удаа нөгөө Draco-тай тэр юуны нөл дуэл хийж байхдаа энийг ашигласан чинь хамар амнаас нь цус гараа үхээ шахдаг штэ. Тэгсэн чинь Severus Snape ирээд Draco-г авардаг хэсэг байдаг те. Тэгэхдээ мань хүн энэ миний бичсэн, миний зохиосон шившлгийг ашигласан байна гэдгийг тэр үед мэддэг байхгүй. Тэгээд хожим чи миний шившлгийг миний эсрэг ашиглах гэж байгаа юм уу? Ашиглах гэж оролдож гин үү гэж нэг Harry Potter-т хэлдэг байхгүй. Энэ бол гарын үсэг болсон шившлэг нь байсан. Ер нь бол маш олон шившлгийг Severus Snape зохиосон юм мундаг хүн байгаа тий. За сургууль дахтаа эн чинь уул нь бол нөгөө нэг Draco Malfoy-гийн аав Lucius Malfoy-тэй уул нь бол найз байсан. Тийм. Тий.
Тэгээд хожим нь нөгөө нэг Нарцисс Малфой чинь миний хүүг хамгаалаач гэж хинээс гуйдаг штэ. Снэпээс гуйдаг. Энэ магадгүй тэр хоёр найз байсан болохоор итгэж байгаа хэлбэр баггүй. Ер нь бол нэг тийм олон найзтай байгаагүй. Лилитэй аягүй сайн найз байсан чинь өөрийг нь байнга нөгөө бүлиддэг Джеймстэй үерхэд тэгээд ингээд холдчихдаг штэ. За тэгээд Severus Snape мэдээж одоо Slytherin-ийнхаа бараг л уламжлалын дагуу Волдемортыг дагаад үхэл залгигчдийн игнэнд бол нэгддэг те. Энэ нь бол ерөөсөн анханасаа яг л өөрийнх нь сонголт бол байсан анханасаа. Тэр үед одоо ямар нэгэн тийм давхар Дамблдорт ажиллах ч гэдэг тийм юм огт байгаагүй. За ингээд байж ах үедээ нэг удаа Хогвартсын нөгөө нэг профессор нэг Сибил Трелони гэдэг нөгөө томоо нүдний шилтэй нөгөө зөөнч байд нэмэгтэй байдаг штэ. За манай нөгөө за энэ Дамблдор энэ Сибил Трелони хоёрын яриаг нууцаар сонсдог байхгүй юу? Энэ хоёр чинь нэг юм нөгөө нэг Hogshead гэдэг нэг юм зоогийн газарт хоорондоо ярилцж идэг. Яг тэр үеэр Сибил Трелони Дамблдорт юу гэж хэлдэг гэхээр нөгөө нэг зөгнөлийн тухай хэлдэг байхгүй юу? Одоо 7 сарын сүүлээр төрсөн хүү Волдемортыг алнаа гэсэн агуулгатай өөрөөхөө тэр зөгнөлийг дөнгөж хилж явах үед нь Severus Snape тэр яриаг нь нууцаар сонсч идэг байхгүй. Зөгнөлийг нь бүрэн сонсч амжаагүй. Яг тэр нөгөө нэг Albus Dumbledore-ийн дүү яг тэр үед нь олж мэдээд сонсонгуудаа Aberforth Dumbledore олж сонсонгуудаа Snape-ийг хөөгө гаргацдаг байхгүй. Ингээд зөгнөлийг бүтэн сонсдгүй. Тэгэнгүүтээ мань яг сонсон мэдээлэл Voldemort-д очиод хэлцдэг. Ингээд хэлсэн нь хожим нь өөрийнх нь хайртай эмэгтэй болох Lily-гийн араас явах юм байна гэдгийг огт мдээгүй байхдаа энийг хилчдэг байхгүй. Хожим нь энэндээ бүр насаараа харамссан. Тий. Яг энэ зүгнэлийг хилж байгаа нь өөр Лилитэй холбоотой байх болно гэж юусэн огт мдээгүй байхгүй. Тэгээд энэ яг зүгнэлийн дагуу болол 7 сарын эцэст төрсөн хүүхэд гэхээр тухайн үед хоёр алдартай шиддэн гэр бүлд хоёр хүүхэд төрдөг. Нэг нь Harry Potter, нөгөөдг нь Neville Longbottom. Тийм үү. Тэг энэ хоёр чинь яг хоёулаа 7 сарын 1-нд сүүлээр нь төрдөг байхгүй. Хин нь вэ гэдгийг нь ерөөсөн мдээгүй. Тэгтээ нөгөө нэг Harry Potter-ийн араас бол мэдээж Voldemort ингээд устгах гад явдаг. Neville Longbottom-ийн аав ээж хоёрыг нь бас ингэж нөгөө тарчлагаад Cruciatus curse ашиглаад аав ээж хоёрыг галзууруулцдаг шүү дээ. Ингээд галзуур хүртэл тамлж байгаа тийм сэтгцэн өвчтэй болгочтой. За тэгээд Snape ингээд өөрийнх нь дамжуулж хийсэн зүгнлөөс болоод Voldemort Lily-гийн хүүхдийг алах гад байгаа байна гэдгийг мэдээд Voldemort-оос гуйдаг. Lily-г өршөөгөөч гэд гуйдаг байхгүй. Тэгтэн Voldemort мэдээж бол зөвшөөрөхгүй. Тэгэнгүүт нь Snape чинь Dumbledore дээр очиод тусламж гуйдаг байхгүй. Авраад өгөөч. За энэ нисгийг нэгэд бүр яг юунаас нэгэд яриад өгөө зөө. Severus Snape ингэж хэлдэг. Тэднийг бүгдийг нь нууж өгөөч. Тэднийг түүнийг тэднийг аюулгүй байгаад өгөөч. Please гэд ингэ гуйдаг байхгүй. Тэгтэн Albus Dumbledore чи тэгээ хариуд надад юу өгөх юм гэж асуудаг. Хэрвээ би тэднэрт туслах юм бол гэсэн чинь Severus Snape хариуд нь anything гэж хэлдэг. Бүгдийг нь юу ч хамаагүй гэж хэлдэг. Өөрийгөө золиослоход бэлэн гэдгийг яг энэ хэсэг дээр ингэж харуулдаг байхгүй юу? Snape одоо Lily-гийн хайрынхаа төлөө тий. Лилигийн аз жаргалыг ингээд бүхнээс илүүд үзэж байгаа байхгүй юу? Ялангуяа хайртай хүн өөрийнх нь хамгийн дургу амьдралынхаа баг ихэнх хугацаанд үзэн яддаг хүнтэй хамт амьдэрдэг байхад нь хамтд нь хамгаалахыг хүсээд ингээд би энэ эднийг хамгаалахын тулд anything юугаач золиослоход би бэлэн байна гэж Дамблдороос гуйдаг. Гэхдээ энэ амлалтанд бол биелж чаддаггүй те нөгөө нэг Дамблдор чинь Дамблдор ч яг Джеймс Поттер ч өөрөө буруу хүнд итгэснээсээ болоод ингээд тэдний байгаа газар нэлчлэгдээд ингээд Волдеморт тэднийг алчдаг. За тэгээд Лилиг нас барсны дараа Снейп бол өөрийнхөө үлдсэн бүх амьдралыг энэ Лилигийн хүүг хамгаалахын төлөө амьдралаа зориулдаг ийм харамсалтай түүхтэй гэдэг те. Хамаатан юм чинь итгэхээс ч аргагүй л те. Яг хамаатан шүү дээ. Pedigree юу? Тийм. Хамаатан биш. Найз нь юм уу? Найз нь. Тэр дөрүүлээ найзалдаг байсны нэг нь аахгүй. Би ч маш сайн дотны найз нь багасаа найзсан дөрөв найзын нэг нь байсан баг. Тэгсэн чинь Pedigree нь очиод хинтээ serious stand авчихсан. Тэгээд ингээ очиод хилчдэг.
Тэгээ тэрнээс нь болоод алуулцдаг штэ тий. Тэгээд Harry Potter чинь сүүлд нөгөө Voldemort тэр хоёрын хооронд басан хамгийн сүүлийн тулааны үеэр Snape болол үндсэндээ Dumbledore-ийн хүн байсан гэдгийг хэлдэг хэсэг байдаг те. Тэгээ бас нөгөө нэг Snape-ийн одоо нас ордог шалтгаан бол тэр одоо Elder Wand гэж бичээд байдаг шүү дээ. Тэр сава гэж орчуулах уу? Сава Wand. Тэр Wand-ыг бол хизээж Snape эзэмшиж байгаагүй гэж хэлдэг. Чи тэр хэсгийг ойлгосноо? Яагаад Snape яг үндсэндээ эзэн байгаагүй гэж? Саваг чинь ингэх ёстой шүү дээ. Чамайг би тулдаа дийлэх юм бол чиний сава минийх болно. Эсвэл би чиний гараас чинь булгаад авчих юм бол чиний сава минийх болно. Тэнгүүд тэр сава чинь Харигийнх угаасаа байсан байхгүй. Үгүй. Тийм. Харигийнх бол биш. Одоо чи энэ дээр ингээд санаж байгаа бол Дамблдор ингээд нөгөө яг цонхны өмнө байж хахад нь Драко орж ирэнгүүтээ нөгөө нэг Stupefy ашиглангуудаа нөгөө савааг ингээд зэвсэггүй болгочдөг штэ Дамблдор их ингээд зэвсэггүй болгочдөг. Яг ингэснээрээ Драко тэр Elder Wand-ийн эзэн болдог. Үүнийхэн дараа Драког Harry чинь зэвсэггүй болгочдөг штэ. Ингэжэж Harry дээр ирдэг байхгүй юу? Тий бид наадаа чинь л яриад байна л та. Тэнгүүд нөгөө хэн болохоор Voldemort болохоор Sirius гэж ботсон байхгүй. Яа тэгэхээр амийн хороосон хүн чинь Sirius байсан учраас нөгөө Avada Kedavra хийж алсан болохоор Snape-ийг байна гэж ботсон чинь тэр нь бол үндсэндээ буруу байсан гэдгийг Voldemort-д хэлдэг те. Аль хэдийн юу айтсан те. Энд дээр би бас нэг юм гайхаад байдаг ш. Яагаад Voldemort Severus Snape-ийг алахдаа өөрөө нөгөө нэг Avada Kedavra хийж алаагүй могоогоороо дайруулдаг байна. Бас тий. За бас нэг юм Severus Snape ч өөрөө potion master хүн штэ те. Хизээч могоо дайрж болно гэж мэдчихэж байгаа юм чи яагаад тэр нэг могоон эсрэг хорыг байнга баг битээ авч явж байгаа юм бол гэдэг дээр бас гахаал гэдгийг. Тэгээ яг энэ дээр яагаад Avada Kedavra хийгээгүй гэхээр яг одоо Voldemort ч тухайн үед нөгөө нэг яг тэр Elder Wand-ыг барьцсан байж байгаа. Тэрнгээрээ хэрвээ Avada Kedavra хийчих юм бол магадгүй backfire хийх бах гэж бодонгуудаа нөгөө могоогоороо алуулдаг бах. Тэр нөгөө тэгээд юу яадаг штэ хүчтэй спел шившлэг хийхээр хэний чи бие өөрөө муудаад байдаг. Тийм болохоор Avada Kedavra хийх юм бол бас муудаад үхчих магадгүй гэж бодоод могоогоороо алуулдаг бах. За энэ дээр бас нэг ярих юм болохоор Snape байж та яаж ингээд хоёр талд ажиллаж чадаад байсан бэ гэдэг нэг юм байдаг те. Occlumency шившлэгийг бүр хамгийн сайн эзэмшсэн хүн гэд Dumbledore ч уул нэг Harry Potter-ыг Snape-ээр тэр нэг Occlumency шившлэгийг заалгахыг уул нь оролддог штеп. Нөгөө яг тэгэхээр Harry Potter-ын бодол дотор нь Voldemort орж чадаад байдаг. Harry Potter ч өөрөө бас Voldemort-ын бодол дотор орж чадаад байдаг. Ер нь бол Voldemort ч бас нэг том ур чадвар нь бусдын бодлыг уншдаг гэсэн байна. Snape болохоор Occlumency шившлэг буюу тэр өөрийнхөө бодлыг уншуулдаггүй тэр нэг шившлэгээр өөрийгөө хамгаалдаг байсан. Тэрэнд нь Dumbledore Harry-г сургахыг хүссэн. Тэгээд ингэж нөгөө сурах гэж оролдож гад Harry чинь Snape-ийн бодол дотор орчдөг шүү дээ, тий. Тэгэд энэ Occlumency шившлэгийг яагаад Severus Snape хамгийн сайн хийж чадчихсан бэ гэхээр энэ бүгдийг хайртай хүнийхээ төлөө хийжсэн болохоор гэж бол үздэг. Яг тэгэхээр хайрынхаа төлөө энэ бүхнийг хийжсэн болохоор илүү хүчтэй байсан баг. Энэ нь Voldemort-д юусэн ойлгомжгүй зүйл байхгүй. Severus Snape хин нэгний төлөө өөрөөс нь ингэж бүр ингээ урваад ингээ байна гэж юусэн тийм ой тонд нь орохгүй байхгүй. Юуны төлд ингээ өөрөө юм хүчрхэг юм шийдтэн байж ахт чинь хинд урвах юм бэ гэсэн тэр нэг ойлголт байхгүй. Хайрынхаа төлөө энэ хүн юм хийж байгаа гэдэг юусэн тийм ойлголт байхгүй тийм учраас энэ Occlumency шившлэгийг Severus Snape маш сайн Voldemort эсрэг ашиглаж чадсан байх. За тэгээд багшийн хувьд бол Severus Snape мөргөлж хатуу чанга тийм мухаа аштай байсан шүү дээ. Гэхдээ ер нь бол сургалтын үр дүнгээр бол бусад багш нараас үргэлж өндөр сурагч нар нөгөө нэг сүүлд нь OWL шалгалт авахд сурагчид бүгдээрээ амар онц авдаг шүү дээ. Тэгэхээр багшийн хувьд бол үнэхээр сайн оюутнуудаа санаад завж чаддаг байсан юм дүр байсан гэж тийм. Тэгээд одоо нөгөө нэг хамгийн гоё хэсгийг нь бас ярихгүй болохгүй бах те. Dumbledore-ийн өмнө нөгөө нэг
юу гаргаж ирдэг штэ. Чи яагаад ингэж байгаа гэсэн чинь нөгөө шившлэгээ өөрийнхөө нөгөө шившлэгийг Петроноос харуулдаг штэ. Тэгсэн чинь Лилигийн Петроноос гарч ирдэг те. After all this time. Are you after all this time гэсэн чинь always гэж хэлдэг. Тэр хэсэг бол хамгийн iconic хэсэг те. Өөлөх гэдэг шүү яг юм ба. Тэр бол нэрээ амар хэцүү. Надад бол тэрнээс илүү тэр нөгөө нэг anything гэж хэлдэг хэсэг л хамгийн жигээ уйлмар хэсэг байдаг. Миний бодлоор. За хоёлаа Sirius Black-ийн талаар гэс ярьж амжих уу? Амжаа. Одоо Sirius-ийг яриад стан зөндөө үлдээд байна. Маш их дүрээ энэ чинь ер нь нэг дугаар яагаад ч орог нэр ярьж багтахгүй байхгүй. Дан харамсалтай нь одоо 20 дугаар хэлээр дуусах гээд байна л да. За Sirius Black буюу одоо нэг Pet Food, Snuffles гэдэг аяга олон нэртэй нэг Animagus ийм хүн баа штэ нөгөө Animagus гэдэг чинь амтан болж хувирах чадвартай. Энэ дээр нэг ийм юм байна. Animagus болж одоо тийм чадвартай буюу шидтэн амтан болж хувирах тийм ийм чадвартай хүмүүс заавал уул нь бол Ministry of Magic бүртгүүлэх ёстой байдаг хгүй. Тэгвэл Sirius Black бүртгүүлээгүй бас нөгөө нэг pedigree бас бүртгүүлээгүй. Тэр чинь харах болж хувираад Ronnie юунд баг 20 жил амьдэрсэн байдаг шүү дээ. Эднэр чинь ингээд нөгөө нэг бүртгүүлээгүй байдаг шүү дээ. Яг тэгэхээр нөгөө нэг найз нь юу болж хувирдаг, werewolf болж хувирдаг. Тэрнтэйг нэгдэхийн тулд эднэр чинь ингээд ижидийн хүчээр анимагос болцсон хүмүүс нууцаар хүүхдүүд байхдаа за тэгээм учраас хууль бусаар эднэр чинь анимагос болсон болохоор бүртгүүлээгүй байдаг. Энэ нь яагаад яриад байна гэхээр Azkaban-аас оргосон ганц хүн болж яригддаг штэ Sirius Black чинь. Azkaban-аас чинь оргох ер нь бол боломжгүй. Яагаад тэгэхээр тэнд чинь нөгөө Dementor-уд байдаг. Dementor-уд чинь нөгөө сүнсийг нь сак хийчдэг, сорчдаг. Тэгээд энээс хинч зүхтаж чаддггүй. Яаж Sirius Black зүхтаж чадсан бэ гэхээр энэ Animagus байсан болохоор байхгүй. Dementor-уд эренгүүд нь мань хүн чон олчдаг байсан. Тэнгүүд нөгөө нэг юу Dementor-уд нь тэр чоныг ингээд юу яадаггүй, мэдэрдэггүй байсан. Тийм. Sirius-ыг амтан болж чадна гэдгийг мэдэхгүй. Мэдхгүй яг тэр бүртгэл байдаггүй байсан болохоор тэгээ энэнгээрээ мань хүн Azkaban-аас оргож чаддаг байхгүй. Энэ нэг юм юу байдаг. За Sirius Black-ийн гэр бүлийн талаар бас яри тийм ээ. Black гэр бүл бол бас л яг энэ одоо шидтнүүдийн дунд алдартай цэвэр цусны цөөхөн гэр бүлүүдийн нэг ээ. За бүгдээрээ л ер нь Slytherin-д ордог гэр бүл дандаа тэр Slytherin-д ордог. Гэтэл Sirius чинь Gryffindor-т орчдөг. За энэ нь болоод гэр бүлийнхнийх нь хувьд betrayal буюу одоо нэг уралт юм шиг байсан. Тэрнээсээ болоод ингэж гэр бүлийнхэнтэйгээ байнга зөрчилддөг байсан. Тэгээ ядчил Sirius Black амар зөрүүдээ гэрийнхаа хан ман дээр ингээ Gryffindor-ын найзуудтайгаа ахуулсан зураг тэгэл Магл охтуудын зураг, Моциклонц юм бикини охтуудын зураг мураг хандаа ингээ хадцсан тий. Бүр ингээ бүр аав ээж гэр бүлийнхнийгаа бүр залхаах гэ бүр зориуд яг тэгэхээр энэ гэр бүлийнхнийгаа тэр нэг pure blood буюу цэвэр цус гэдэг тэр нэг баримтлал үзэл баримтлалыг ерөөсө дэмжидэггүй байсан байхгүй. Магл гаралтай шидтнүүдийг найзынхаа хэмжээнд хүнддэг, хайрладаг байсан болохоор тэр цэвэр цусны гэдэг бодлого ерөөсөө зөвшөөрдөг байсан. За тэгээд Bellatrix, Narcissa хоёр ч бүгдээрээ Sirius Black-ийн одоо гэр бүл үеэлүүд нь шүү дээ. Нөгөө Draco Malfoy-гийн ээж нь тэгээ Bellatrix энэ хоёр чинь эгч дүүс. Тэгээд эдгээр чинь Sirius Black-ийн үеэл хэвгүй. За тэгээд эдгээр чинь энэ хоёр үеэлүүд нь одоо Lucius Malfoy энтертэй гэрлэгт нь ерөөсөө Sirius ерөөсөө харьцдаггүй тоодгүй байдлаараа гарч ирдэг те. За тэгээд нөө Nymphadora Tonks гэдэг нэг бас дүр гарч ирдэг штэ. Тэр чинь бас үеэлүүд. Tonks-ийн ээж Andromeda одоо Sirius Black-ийн үеэл хэвгүй. Эдгээр чинь ингээд нэг цэвэр цусны гэр бүлүүд ингээд цөөхөн болцсон. Тэгээ үеэлүүд хоорондоо гэрлээд идэг нөө цэвэр цусны бодлогоос болоод энэ Slytherin-ийн дэмжигчид бүгдээрээ юм. За тэгээд Black бол ерөөсөө ийм тэднийг ерөөсөө дэмжидэггүй. Харин Tonks-ийн энэ ээж Andromeda Black бол Tonks гэр бүлд буюу одоо жирийн гаралтай Магл энэ хүмүүстэй гэрэлсэн. За тэгээд энэ одоо маглуудыг бас дэмждэг, найзалдаг ийм хүн байсан учраас энэ Tonks-ийн гэр бүлийнхэнтэй их найз байсан. За тэгээд энэ дээр бас нэг дүр ярих хэвээр Sirius Black-ийн дүү байдаг. Дүү
Энэ дүрийг нь ерөөсөө бүр ном кинон дээр ерөөсөө яг ойлгохтой гарч ирээгүй. Яг энийг ярихын тулд Creature House Elf-ыг ярих хэрэгтэй болдог. За яг тэгэхээр энэ Creature гэдэг нэг Half is маш муухай ааштай. Царамаатай. Тий, Dobby-тай энэ хоёр чи хэрэлдэж зодтолдог нэг хоёр elf байдгийн шүү дээ, тийм. Sirius Black-ийн ээжийн одоо тэр цэвэр цусны бодлого гэх юм уу. Тэр нь ингээ Sirius Black-ийн гэрт нь ээжийнх нь зураг өлгөөтэй байдаг. Гэр даяараа хашгираалстай нэрэ Hermione нэрийг чинь гэрт нь ирэнгүүт муу сайн навшнууд ингээ баян хашгирч идэг. Тэгээд тэр зурагнаас ингээ баян үүрэг даалгавар авч идэг нэг юм house elf байдаг. Тэгээд энэ дээр нэг түүхийг Creature хожим нь Harry Potter-т ярьж өгдгөө. Sirius Black-ийн дүү гэж нэг Regulus Arcturus Black гэж Sirius-ийн дүү. Энэ дүү нь болохоор бас айгүй үлгэр жишээч Black гэр бүлийн хүү. Salazar Slytherin-ыг дэмждэг. За Slytherin House байдаг. За хожим нь сургуулаа төгсөнгүүтээ Voldemort-д нэгдээд үхэл залгигч болдог. За ийм дүр байдаг. За энэ бол ингээд нөгөө байжгаад үхэл залгигч болцоод ижсэн чинь нэг өдөр Voldemort энэ дүүгийн дуудаад танад House Elf байдаг те. Чи тэрнийг надад аваад ир гэд хэлдэг байхгүй. Тэгэхэр нь юм бодсон юм байхгүй. Одоо үнэнч байдлаа харуулах гээд энэ Creature гэд House Elf явуулчихдаг байхгүй. Тэгсэн чи яг тэр үеэр чи Voldemort чинь нөгөө яг Horcrux хийжсэн үе. Тэгээд чи санаж байгаа бол Dumbledore Harry хоёр чи нэг агуу дотор очиод нэг юм potion уугаад нэг өөхөх шахчааж ингэж явдаг штэ тийм. Энэ нөгөө нэг тэр нуурыг гаталдаг завин дээр нэг л хүн гарах боломжтой. Гэхдээ яг тэр цаана очисон хойноо хэн нэгэн тэр potion-ыг уужээж тэр нөгөө локерч гарч ирдэг штэ. Тэгэхээр Dumbledore яагаад Harry-г авч явсан бэ гэхээр тэр завин дээр нэг л хүн нэг л шиддэн зогсох ёстой буюу Harry чинь тэр үед насан туршиггүйсэн. Тийм болохоор тэр завин дээр тэр хоёр хамт гарч чаддаг байхгүй. Voldemort чинь анх тэр Horcrux үүсгэхдээ Creature буюу тэр elf-ыг тэр завин дээрээ суулгаж авч яагаад тэгэхээр тэр чинь elf учраас тэр завин дээр орчиж байгаа байхгүй. Ингээд тэн дээр очингуудаа Creature тэр нөгөө нэг potion-ыг уулгаад алах шахаад баг үндсэндээ үхэх гээд орчдгийг. Тэр бүр амьдаар нь тамлаад үхэх хүртэл ингэж тэр ягаад тэр локро ингэж байршуулад тэгээ ингээ хаяангуудаа өөрөө ингээ гараа авчдаг байхгүй. Creature ингээ тэнд ингээ нөгөө тэр уснаас гарч ирсэн юм нэг яг бариулаад үхэх гэжсэн чинь Regulus чинь нөгөө Creature нь ирэхгүй болохоор санаа зовоод Creature гэртээ үрээд ир гээд ингээ дуудсан чинь House Elf чинь эзэн нь хизээж дуудсан гарч ирэх ичидийнхаа хүчээр гарч ирэх чадвартай. Яг тэгээд дуудсан чинь өөхөх нь өмнө гэдэг дуудаад. Тэгээд тэндээс амьд гарчдаг байхгүй. Тэгээд амьд гарч ирэнгүүтээ Regulus-д хэлдгийн Voldemort ийм юм хийсэн, намайг энд ингээ хаяа авсан гэд тэгтэн Regulus Voldemort-ыг ийм Horcrux хийж байгаа юм байна гэдгийг мэдчихдэг байхгүй. Тэгээд яг тэр Creature заалгаад буцаагаад тэр яг агууд нь ирдэг, Creature-тай хамт ирдэг. Ирсэн хойноо тэр potion-ыг нь өөрөө уудаг. Өөрөө уугаад Creature-тэй уулгадаггүй. Тэгээд харин юу загтдаг вэ гэхээр чи Voldemort-ийн хийсэн тэр яг оригинал локерыг нь аваад эндээс намайг өгсний дараа оргоор яваарай. Яваад энийг Horcrux-ыг заавал устгаарай гэж хэлдэг. Тэгээ оронд нь хуурамч тийм лок гоо авчраад дотор нь бичиг хийгээд би одоо энийг чи мэдсэн жилүүд нэг бичиг үлдээчихдэг штеп. Тэгээд ингээд тэр юу өөрөө тэр potion-ыг нь угаад өгдөг. Creature яг нэг эзнийхээ үгэнд л орох хэвээр учраас уйсаар агаад тэгээд тэр локерыг нь солиод тэгээд ингээд гэртээ ирдэг байхгүй. Тэгээд тэрийг ярихтаа ингээд тэр Creature-ийн тэр ярьдаг хэсэг бол амар emotional айгу уйлмар өрөвдмөр хэсэг байдаг. Тэгээд хожим нь Dumbledore Harry Potter хоёр ч нь очоод Dumbledore өөхөх шахаад тэр potion-ыг уугаад тэгээд ингээд явахт нь тэр хиний Regulus-ийн үлдээсэн бичгийг тэрэн дотроос олдог. Өөрөөр хэлбэл тэр хоёрын олсон лок гоо аль хэдийн солигдсон хуурамч гоо байсан. Тэгэхээр тэр бол тэр хэсэг огт кино дээр гардаггүй. Dumbledore Harry хоёр олохт нь аль үшээ тэр хуурамч дотроосоо бичгтэйг нь олж байгаа хэсэг л гарч ирдэг. Тэгээд тэр Sirius Black-ийн дүү бол хамгийн анх энэ Horcrux-ийн талаар олж мэдээд тэгээ тэрийг нь устгах гэж яваад өөрийнхөө амийг золиослсон юм дүр гэдэг байна.
Номын өстө шууд уншмаар санагдчихэ. Тий. Тий. Киног нь үзээд кинонд хайртай хүмүүс л зөндөө байгаа. Тэгээ би ч гэсэн кинонд маш дуртай. Ялангуяа тэр сүүлийн хитэн Буртон болцсон, Дарк болцсон үеийн кинонууд болохгүй. Зэрэг номын бол үнэхээр уншмаар санагддаг юм байна. Тий. Тэгээ Creature чинь бол тэгээ анх ингээд амар муухан ааштай Harry Potter моторд ингээд дургу байсан яг тэр магл гаралтай юм чинь. Тэгээ айгу дургу байсан чинь тэгээд хожим нь юу яадаг штэ. Тэр Sirius Black-ийг үхэлд хүргэсэн баг өөрөө шахуу гэдгийг ойлгодог. Яг тэгэхээр Harry Potter-ыг Sirius Black ч аврах гэж очиод алуулцдаг. Harry Potter-ыг тийшээ явуулсан хүн чинь энэ Creature байхгүй. Sirius Black-ийг тэр нөгөө Ministry of Magic руу явсан гэж худлаа хэлэнгүүт нь тэрнийх нь араас Harry Potter аврах гэж очиж жоод тэгээд тэр нь бол худлаа юм trap байсан. Тэр нөгөө Bellatrix ч бас Black гэр бүл юм болохоор Creature-д худлаа яар гэдэг даалгавар өгсөн байдаг. Тэрийг биелүүлж явж байгаа. Тэгээ Harry Potter очсныг нь араас нь Sirius Black аврах гэж очиж. Тэгээ амьсаа алдсан болохоор Creature Harry Potter-т ингээд өртөө ч гэдэг юм уу хүндлэх хайрлах сэтгэл нь төрсөн. Тэгээд үнээс хойш Harry Potter-т үнэнчээр зүтгэдэг болтгоо. Яг тэгэхээр Sirius Black ч насурахта бүх хэд хөрөнгө энэ Creature-ийг хүртэл Harry Potter-т өвлүүлж үлдээдэг. Тэгээд ингэж Harry Potter эзэн нь болдог. Тэгээ хожим нөгөө нэг Dumbledore Hogwarts-ын галтгоонд ажилладаг болгодог. Тий. За баярлалаа гээ. Маш ол яриг дүр харамсалтай нүтлээ одоо тэгэл ялчгүй тий. Бараг 50 хэдэн цаг төгсөж байгаа шүү. За номын бол заавал уншаарай гэж зөвлөмөр юм байна. Бүр үнэхээр гоё тийм сэтгэл хөдлөсөн хэцсгүүдч байдаг юм байна тий. Зөндөө байдаг зөндөө. Тэгээ бас араас нь энэ Harry Potter цувралаа уншаад араас нэг юу хараагдсан хүүхэд бас номыг нь уншвал бас зүгээр л би нэг л нуудаа тэрийг уншсан л та бусад номнуудын л бол 2 удаа уншсан байна. Аудиогоор нь сонсоод байна. За ингээд Harry Potter-ийн маань дөрүүдийн цаана одоо дугаар маань их одоо өндөрлж байна гэдэг маш их баярлалаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 цалгийн Од Мөндөр хажуугаар хүрлээ. Өнөөдрийн дугаарыг мөрөөдөл энд амлан нурайтай дүүрэн эрдэм сургууль болон өдөр бүр шинэ нурайтай Төлөөшөө Бэкери гэх маань ивэнтэтгэлээ. За гээ дараагийн дугаараар уулзъя. Дараагийн хэлэлцээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.